За ингээд өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ NBA-ийн түүхэнд болсон шилдэг 10 зодооны бичлэгийг та бүхэнд үзүүлэхэд бэлэн болсон байна. За ингээд эхний зодоон номер 10-аас эхэлж байна. Ингээд 10-аас доош буурсаар байгаад нэлээд ширүүн зодоонууд болно гэдгийг та бүхэнд хэлье. За ингээд 10 дугаар байрт Нью-Йорк Никс болон Майами Хит багуудын хооронд болсон тоглолтын үеэр Ларри Джонс болон Алонзо Морнинг хоорондоо муудалцсан байдаг. За ер нь бол энэхүү тоглолт дуусах мөчид Ларри Джонс болон Алонзо Морнинг хоорондоо маргалдаж за улмаар бие биенлүгээ бол гар зөрүүлсэн хэрэг гарсан. Шарлотта 20 нийцэд байхдаа нэг багт байжгаад улмаар Алонзо Морнинг Ларри Джонсыг одоо өндөр цалинтай байгаад үнэхээр дургуутсаж хэвлэлт яриа өгснөр бол энэ хоёрын хооронд ер нь жоохон таагүй уур амьсгал бүрдээд ингээд багаас явсны дараа бол хоёр тоглогч нэг нь Нью-Йорк, нэг нь Майами Хит багт очсон. За ингээд хоёр багийн хооронд ч гэсэн тоглогчид нэлээд одоо ширүүн бие биенлүүгээ одоо дайрч энэ Алонзо Морнинг болон Ларри Джонсыг салгасан. За уур амьсгал бол нэлээд таагүй болж хувирсан. За ингээд энэхүү хоёр тоглогчийн хооронд өрнсөн энэхүү зодооныг салгахаар очсон одоо дасгалжуулагчд бол харагдаж байна. За Ванганди тухайн үед бол Нью-Йорк Никс-ийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ. За яг юу болсныг одоо энэ мөчөд бол харцгаая. За ингээд Морнинг Джонс хоёр бие бинийгээ түлхэлцээд олмаар бол Алонзо Морнинг эхлээд бол цогсонч одоо амжилтгүй болсон. Энэ цохилтууд бол аз олж бие бинийгээ бол оноогүй. Эдгээр том биетэй тоглогчид бие бинийгээ цохиул нэлээд хүнд бэртэх аюултай. Ингээ хуучны нэг жоохон өсвөөс нь ингээд энэ яг тоглолтын үеэр бие биендээ уураа гарах боломжийг бол олгосон. За ингээд энэ үед Вангандиг та бүхэн харж байгаа. Доор нь бүр Алонзо Морнингийн хүлт нь ингээд зууралдаад уул нь бол эсрэг багийнхан дасгалжуулагч байгаа. За эхлээд Алонзо Морнинг түлхээд явах гэсэн боловч Ларри Джонс явуулаагүй улмаар ингээд бие бинийгээ түлхэлцээд за энэ цохилтууд онсон бол бас аюултай. За ингээд хоёр тоглогчийг бол мэдээж бол шийдэх нь ойлгомжтой. За Джонсон Алонзо Морнинг хоёр тус бүр хоёр тоглолтоор одоо шийтгэл хүлээлгсэн байна. За ингээд дараагийн бичлэг Шакил О'Нил болон NBA-ийн шилдэг тоглогч Чарльз Баркли нарын хооронд өрнсөн зодооны бичлэгийг та бүхэндээ үзүүлэхэд бэлэн болсон байна. За эдгээр одоо TNT-гийн хөтлөгчдөр бол удаан олон жил хамтран ажиллаж байгаа боловч яг тоглогч байх үедээ бол эдгээр хоёр тоглогчийн харилцаа тийм ч сайн байгаагүй гэдгийг одоо дараах бичлэгээс та бүхэн харах болно. Ингээд эргээд 1999 онд очие. За ингээд самбардоор Барклиг Шакил хамгаалсан боловч Барклид энэ таалагддаг улмаар бөмбөгөөр Шакил энэ толгойлоо шидсэн. Ингээд Шакил энийг бол яаж төвчгөв? За аз олж эдгээр тоглогчид талбай дээрээс тоглогчид ойрхон байсан тулд энэ хоёр тоглогчийг бол маш хурдан салгасан. Одоо зууралдж явах үед нь салгасан гэж хэлж болно. За ингээд давталтаас харуул бөмбөгөө Шакилийн толгойлоо шидсэн. Тэгээд Шакил бол зүүн гараараа цогсон боловч аз олж Чарльз Баркли бол бултаж чадсан. Энэ онсон бол аюултай шүү. Шакилийн зүүн гарын эвгүүл цохилд орох байж тээ. За үүний улмаас хоёр тоглогчийг одоо NBA-с нэг тоглолтоор торох шийтгэлийг бол оногдуулж байсан байна. За ингээд 8 дугаар байрт Рижи Миллер болон Майкл Жорданы хооронд таагүй уур амьсгал олж ирснийг та бүхэн харж байна. За Майкл Жордан бол энэ үед өөрийгөө эд мэдэрсэн оргил үе найсан. За тэгвэл түүний эсрэг Рижи Миллер NBA 6 улирал тоглолцсон. Ер нь бол бас өөрийгөө айл хэдийн мэдэрсэн од болцсон байсан үе гэж хэлж олно. За ингээд нэмж хийгээд буугтаа бол Майкл Жорданыг түлхсэн. За дараа нь бас бие биентэйгээ муудалцсан. Улмаар бол яг Рижи Миллер ингээд салгаж байгаа хооронд Майкл Жордан Рижи Миллерийг бол цогсон байдгаа. За ингээд Жордан энд блоклсон боловч Рижи Миллер нэмээд Майкл Жорданыг түлхсэн. За эргэж хараад дахиад түлхчихдэг. За мэдээж бол Майкл Жордан үүнд яаж зүгээр ах вэ? Түүнийг баг нэг мангастаад яг ингээд салгаж байгаа хооронд Майкл нэг цогчд юм аа. Яг ингээд тоглогчид салгаж явах хооронд нэг шанаа өгсөн юм байна.
Зодооны ялмаас Майкл Жордан $10,000 торгуул за нэг тоглолтоор торгосон бол Рижи Миллерийн тоглолтоор торгоогүй харин $6,000 торгожээ. За бусад тоглогчдын оронд бол тим ч амир маргалдаан бол үүсээгүй. Ингээд энэхүү тоглолт бол намжиж байжээ. За ингээд дараагийн бичлэг 1993 онд болсон Phoenix Suns болон New York Knicks багуудын хооронд болсон тоглолтын үеэр олныг хамарсан зодон болж хувирсан. За ингээд тоглолтын цаг дуусах мөчид Doc Rivers-ыг Kevin Johnson мөрлөөд унагсан. За энэ бол Doc Rivers таалагддаг улмаар олныг хамарсан зодон болж хувирсан. За талбайд бол одоо багийн сэлгээний тоглогчид болон дасгалжуулагчид нь орж ирээд за ерөнхийдөө бол Doc Rivers болон Kevin Johnson нарын л хооронд маргалдаан бол болсоор байсан. За ингээд олон тоглогчийг хамарсан зодон болж хэд хэдэн тоглогчийг бол талбайгаас хөөсөн. За энэ хоёр баг бол одоо бүсийн аврагын төлөө өрсөлдөж байсан. Тэр ч утгаараа энэ тоглолт нэлээд өрсөлдөөнтэй болж байсан. За ингээд үүнээс үүдэн 12 тоглогчийг хамарсан зодон болж өрсөн. Үүний улмаас Rivers болон Johnson тус бүр 2 тоглолтоор торгуулж $15,000 торгуул төлсөн бол Энтони хамгийн хүнд шийтгэл авч 5 тоглолт $20,000 торгуулсан байна. За ингээд дараагийн бичлэг 1978 онд болсон нэлээд том зодоныг та бүхэнд харуулах гэж байна. За Руди Томянович болон Кермит Вашингтон нарын хооронд болсон зодон. За энэ нь бол сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн хараар бичигдээ үлдэх үйл явдал байсан гэж хэлж болно. За Rockets багийн тоглогч Руди Томянович өмнө зогсоох гэж гүйж очих үед за Вашингтон Томяновичийг нүүрэн тус газар руу цохиж унагсан байдаг. Энэ үйл явдал хоёр тоглогчийн карьерийг ер нь үгүй хийсэн гэж олж хэлж болно. За тэр дундаа Руди Томянович энэ тоглолтоос энэ цохилтоос үүдэн хамрын ясан тугарсан. За нүд нь бүр юм харахаа болсон. За сохорч ч магадгүй маш хүнд байдалд орсон байсан. За гэхдээ аз олж Руди Томянович бол зүгээр бол эргэн ирсэн байдаг. Гэхдээ энэ хоёр тоглогчийн хэн ч урдлах шиг гайхалтай сайн тоглолтыг бол үзүүлж чадаагүй байдаг. За ингээд 1979 оны бүх одод тоглогч Вашингтонд 60 хоногийн тоглолт өнжих за мөн $10,000 торгуул ногдуулж байжээ. За ингээд дараагийн тоглолт Lakers болон Boston Celtics багуудын үеэр Boston Celtics-ийн Kevin McHale, Kurt Rambis-ыг маш эвгүй хүч хэрэглэж унагсан байдаг. За ингээд Rambis-ыг бол тухайн үед Boston-гийн Larry Bird яг энэ зодон болохоос бол сэргийлж чадсан байдаг. За хурдан довтлогонд ороод Rambis самбар руу довтлох гэж байсан боловч Kevin McHale түүнийг маш эвгүй контакт үүсгэж улмаар савж унах гэж байсан. За ер нь бол аз олж нэг тийм сүртэй бол унаагүй. Ер нь дагц хэсгээрээ унсан бол бараг өгчиж болохоос үйлдэл байсан. За мэдээж бол энэ Los Angeles Lakers багийн тоглогчдод бол таалагдаагүй. Kevin McHale болон одоо бүдүүлэг алдаа тухайн үед гаргаж байсан. За мэдээж бол энэ хоёр баг аврагын төлөө өрсөлдөж байсан гэдгийг та бүхэн санах баха. За Rambis яг ингээ гүүгээд очих гэж байсан боловч түүнийг бол зогсоогоод улмаар Larry Bird түүнийг татаж босгоод зодон болохоос бол өршлөн сэргийлж байсан байна. За ингээд яг McHale-ийг бол тухайн тоглолтод бол тоглолт өнжих мөнгөнд торгуулаар бол торгоогүй байна. Ингээд аврагын төлөө Los Angeles Lakers болон Boston Celtics багууд учраа дарж олмоор Boston Celtics NBA-ийн аврах цолыг хүртэж байсан юм байна. За ингээд дөрөвдүгээр хоёрт New York Knicks болон Chicago Bulls багуудын хооронд өрнсөн. За энэ үед бол Michael Jordan та бүхэн санаж байгаа зодог тайлцсан байсан. Тийм болохоор New York Knicks-д бол авраг авах туйлын чин хүсэл байсан. За ингээ Irving доош самбар руу дамжуулахад Грант дээр бол алдаа гаргаад зовлмаар бол талбайн голд зодон болсон. За Knicks багийн Derek Harper болон Chicago Bulls багийн George English нарын хооронд зодон болж за ингээд улмаар хоёр багийн тоглогчид болон дасгалжуулагчид талбайд
орж. За яг энэ тоглолтыг NBA-ийн ерөнхийлөгч Дэвид Стерн үзчихсэн. Яг түүний нүдний өмнө энэхүү зодон болсон гэдгээр бол онцлогтой болж байлаа тухайд. За ингээд Madison Square Garden-д бас энэхүү тоглолтод Harper энэхүү өмнөний улмаас 2 тоглолтыг үндсэн бол English шиг 1 тоглолтоор торгож байжээ. Зааж цоолж 2 тоглогчийн хооронд бас тим амир ширүүн зодон бол өрнөөгөн байна. 3 дугаар барьт Boston Celtics болон Philadelphia 76 багуудын хооронд болсон бичлэгийг та бүхэндээ үзүүлж байна. За энэ үеэр мэдээж бол бас олныг амарсан зодон болсон. За Irving Larry Bird-ийг маш эвгүй контакт үүсгээд зогсоосон. За энэ бол мэдээж Бостонгийн дасгалжуулагч болон Larry Bird, Julius Irving за мэдээж бол энэ аврагын төлөө өрсөлдөж байсан хоёр багийн хооронд бол нэлээд том өрсөлдөөнийг бий болгож байсан. Энэ хоёр баг плей-оффын зүүн бүсийн 8-1-ээр хинэн гарах уу гэдэг өрсөлдөж байсан. За энэ үеэр бол олныг хамарсан зодон болж багийн од Larry Bird-ийг өмөрч Philadelphia 76 багийн тоглогчтой бол маргалцсан. За одоо ингээд удаашруулсан бичлэгээс та бүхэн харах байхаа. Larry Bird-ийг яг ингээд тоглолтыг салгах гад Bird-ийг хэд хэдэн тоглогчид барьж явах үед за Irving Larry Bird-ийг 2-3 удаа цохиод авсан байдаг. Яг энэ үед бол хоёр тоглогчийн хооронд маргаан үүссэн. За яг эндээс бол Irving бараг 2-3 цогсон байт юм аа. За Бостны тоглогчид бол яг энэ үед бол багийн одоо хамгаалж чадаагүй юм байна. За Philadelphia 76 багийн нэг тоглогч яг Larry-гийн араас бариад авсан байх үед бол Irving хэд цогчжээ. Үүний улмаас Irving болон Larry Bird нарыг $7,500 торгосон тохоо үед NBA-д хамгийн хүнд шийтгэлд тооцогдож байсан байт юм байна. За ингээд 2006 оны бичлэг байгаа. За Denver Nuggets болон New York Knicks багуудын хооронд за J.R. Smith-ийг цаграгт довтлох үед бол Collins зогсоосон байдаг. За энэ бол J.R. Smith таалагддаг улмаар Nate Robinson нарын хооронд зодон болж за энэ үед Carmelo Anthony Collins-ийг бол шанаатчд юм аа. Яг ардуур нь тойрч очиж байгаад. За Collins-ийг нэг шанаатаад хоошоо ухардаг. За мэдээж энэ бол Collins таалагдаагүй. За ингээд Collins бол урагшаа явсаар л байсан. За энэ бол нэг 5-6 тоглогчийг хамарсан нэлээд том зодон болж хувирсан. Жижиг нээд ч гэсэн оролцсон. За ингээд энэхүү тоглолтод хоёр баг хоёулаа $500,000 торгуулийг ногдуулсан. За мөн Nate Robinson болон J.R. Smith-д 10 тоглолтыг өнжих шийтгэл ногдуулсан. За Collins-д 6 тоглолтыг өнжих. За Jared Jeffries-д бас 4 тоглолтыг торгох шийдвэрийг оногдуулсан. Мөн багийн Denver Nuggets-ийн суперод Carmelo Anthony-д 15 тоглолтыг өнжих шийдвэрийг мөн оногдуулсан. За нэлээд олныг хамарсан том зодон бол 2006 оны энэхүү тоглолт болж байсан байна. За ингээд номер 1-т Detroit Pistons болон Indiana Pacers багуудын хооронд болсон тоглолтын үеэр Ben Wallace болон Ron Artest нарын хооронд маргаан болсон. За Ben Wallace-ыг зогсоосон самбарны дор контакт хэрэгэл зогсоосон нь бол Ben Wallace таалагдаг улмаар Ron Artest за ширээн дээр хөвтөж явах үед нь за энэ үйлдэл нь бол Detroit-ийн хөгжөөнд дэмжт нь таалагдаагүй. Тоглолтыг үл хүндэтгсэн зүйл болон хувирсан. За тэр үед яг Detroit-ийн нэг үзэгч бол шар харга
Raw artist руу шийдсэн. За улмаар бол raw artist одоо хөгжөөнд дэмжигчтэй муудалцсан үйл явдал болсон юм аа. За ингээд Стивен Джексон хүртэл энэхүү зодоонд оролцсон нэг хөгжөөнд дэмжигчийг бол цохиод авсан. За ингээд хамгаалтын ажилчид ч гэсэн маш хурдан энэхүү одоо хөгжөөнд дэмжигчид болон Индианагийн үзэгчдийн хооронд Индианагийн тоглогчдын хооронд болсон зодооныг бол салгах гэж хичээсэн. За энэ Детройтын тоглогчид бол нэг оролцоогүй энд. Ричард Хамилтон бол баг зэрэг бохимдолтой байсан. Гэхдээ бол оролцоогүй. За энэ хөгжөөнд дэмжигчид Индианагийн тоглогчдыг бол үнэхээр үзэн ядсан энэ үед. За ингээд талбайгаас яаралтай raw артистыг бол гаргахгүй бол одоо нөхцөл байдал нэлээд хүнд байдалд орсон. Тухайн үед бол 2004 онд нь Detroit Pistons баг авраг болцсон байсан. За мөн аврагын төлөө тухайн үед явж байсан аврагаа хамгаалах гэх юм уу? За ингээд хоёр багийн тоглогч. За Стивен Джексон бол энэ үед нэг за Рижи Миллер ч гэсэн энд бол харагдаж байна. За ингээд Стивен Джексон болон raw артистыг ингээд талбайгаас гаргаж байна. Энэ тоглолт бол ерөөхдөө цуслагдсан. Нөхцөл байдал үнэхээр таагүй байсан. За ингээд raw артистыг маш хурдан талбайгаас гаргахгүй бол одоо хөгжөөнд дэмжигчд бол үнэхээр уур бухимдлан дээзэгтэй өрсөн. За бүхий л уух зүйлээ шидэлж байлаа. За энэ үед бол энэ үйл явдал нь Жерми Онилд ч гэсэн таалагдаагүй. За хоёр тоглогч бол нэлээд бухимдалтай талбайг орхин гарч байсан. За ингээд энэ үед ч гэсэн Жерми Онил тоглогчдлоо одоо тоглогчтой хөгжөөнд дэмжигчтэй муудалцсан. За түүнийг бол маш олон одоо хамгаалагчид гаргахыг хичээсэн. За ингээд үүний улмаас Стивен Джексон 30 тоглолтыг өнжих шийтгэлийг оноосон. За мөн Жерми Онилд ч гэсэн 25 тоглолтыг өнжих шийтгэлийг одоо ногдуулсан. Бен Олус болон Pistons багт Бен Олусыг 6 тоглолтоор торгох шийтгэлийг бол оногдуулсан юм байна. За ингээд тухайн улиралдаа бол аврагын төлөө явж байсан Detroit Pistons баг San Antonio Spurs багтай хүнд хэцүү 7 тоглолтыг хийсний эцэст ялагдал хүлээж аврагын цолоо бол хамгаалж чадаагүй байдаг. За ингээд энэ зодоо NBA-ийн төвхөнд хараар бичигдэх хөгжөөнд дэмжигчлөө одоо үзэгчтэй зодолцсон таагүй уур амьсгалыг бол бүрдүүлсэн тоглолт болж NBA-д хараар тэмдэглэгдэн үлдсэн байт юм а. За ингээд та бүхэндээ NBA-д болсон одоо төвхөн 10 зодооны бичлэгийг үзүүлээ. Ингээд явандаа та бүхэндээ одоо бичлэгүүдээ улам сайжруулад хүрэх олон анхны бичлэг байсан болохоор баг зэргийн алдаа дутагдал байсан байх гэж бодож байна. Ингээд цаашид та бүхэндээ илүү ойлгомжтой дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэх болно. Ингээд дараагийн бичлэг хүртэл баярлалаа.